Сайн байцгаана уу? Манай сувгийн өнөөдрийн дугаарт нэгэн аимшигт бас гашуун үнэн түүхийг хуваалцах гэж байна. Энэ бол Бангладеш улсын хамгийн шилдэг оюутнуудын нэг ирээдүйтэй залуу Абраар Бахадын харамсалтай үхлийн тухай бодит хэрэг юм. Та бид бүгд л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэж итгэдэг. Үнэн дээр энэ бол хүн бүрийн салшгүй эрх гэж дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ заримдаа яг энэ эрхийн төлөө үзэл бодлоо хэлснийхээ төлөө амь насаараа хохирсон тохиолдол байдаг. Абраар Бахадын хэрэг яг ийм эмгэнэлтэй хэрэг байсан юм. 2019 оны 10 сарын 6 Абра ердөө 21 настай. Цахилгаан электроникийн инженерийн 20 дугаар курсын оюутан байсан. Тэрээр сургуулийн Ширбангла дотор байрны 2011 тоо 4-нд амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний цогцос цусандаа утгалцсан хөх нийц, гэмтэл, ясан нугарсан, шалбарсан байжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Абрагийн бие дээр онц ноцтой гэмтэл хүчирхийлэл байсан. Ялангуяа хөл, өвдөг, уланд нь хүртэл хүнд шарах хугарал байсан. Энэ мэдээ тархахад хүмүүсийн бухимдал өөр хилэн газар авч эхэлжээ. Ямар хүн ийм аимшигтай зүйл хийж чадаж байна вэ гэж бүх хүн гайхсан. Удалгүй мөрдөгчид нэрсийг нь зарлжээ. Бангладешийн их сургуулиудад Чахатра лигийнхэн буюу оюутны улс төрийн бүлэглэл байсан юм. 25 хүн, бүгд залуу оюутан, ангийн анд ах дүүс шиг байх ёстой хүмүүс. Харин үнэндээ алуурчид болж хуурсан. Хүмүүс энэ мэдээллийг сонсоод итгэж ядан байлаа. Абраар Бахад гэж хэн байсан бэ? Абра 1998 оны 2 сарын 12-нд Куштя аймгийн Родонагор хэмээх нам гүм тосгонд төрсөн. Баркад уулаанд банкнд ажилладаг ээж Рокия Катун нь гэрийн эзэгтэй гэртээ хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг байжээ. Абраар багаасаа л онцгой хүүхэд байсан. Куштя бага сургууль дараа нь Куштя Зила сургуульд суралцаж шалгалтуудаа онц дүнтэй төгсжээ. Ахлах сургуулаа төгсөөд Абра Дакагийн их сургууль, Дакагийн анагаахын коллеж зэрэг улсад нэр хүндтэй сургуулиудад тэнцсэн. Ээжийнх нь мөрөөдөл анагаахын чиглэлд орж эмч болох байсан. Гэвч Абраар өөр мөрөөдөлтэй байв. Инженер болж бүтээж өөрийнхөө ертөнцийг өөрчлөхийг хүссэн. Ингээд тэр Бангладешийн инженер технологийн их сургуулийг сонгосон. Төрхийн хажуугаар өөрийн сонирхол, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлж Бангладешийн инженер технологийн их сургуулийн клубын идэвхтэй гишүүн болжээ. Найз нөхөд багш нар нь ч түүнийг ухаантай, даруухан, бусдыг дэмждэг, тусрахуу залуу гэж дурсдаг. Сурах төдий биш, судалж байгаа зүйлдээ жинхэнэ дуртай нэгэн байжээ. Абрарын инженерийн мэргэжил бол зүгээр нэг сонголт биш, амьдралынх нь хүсэл, утга учир байв. Сургуулийнхандаа туслах, зөвлөгөө өгөх, хамтдаа асуудлыг шийдэхэд байнга тусалдаг нэгэн байсан. Абраар зөвхөн хичээл намдаа анхаардаг нэгэн байгаагүй. Тэр орчин тойрноо анхаарч Бангладеш орондоо чин сэтгэлээсээ санаа тавьдаг, нийгмийн идэвхтэй, олон асуудал дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Ихэвчлэн өөрийн фэйсбુક хуудсан дээрээ үзэл бодлоо бичдэг байжээ. Бангладешийн инженер технологийн их сургуульд орсноосоо хойш Абраар гэрээсээ хол дотуур байранд амьдардаг байсан. Өрөөндөө хичээлээ давтдаг, найзуудтайгаа хөгжилдөж, ирээдүйнхээ тухай мөрөөддөг байлаа. Гэрээсээ хол амьдардагч гэр бүлээсээ хизээч хөндөрөөгүй, эцэг эхтэйгээ байнга очиж уулздаг байсан. Аимшигт хэрэг болохоос ердөө 10 хоногийн өмнө Абра гэртээ амархаар очсон байсан. 10 дугаар сарын 20 хүртэл гэртээ байх төлөвлөгөөтэй байж. Гэхдээ шалгалтын хугацаа ойртож байсан болохоор тэр эрт буцаж сургуулийнхаа дотор байранд эргэж иржээ. Ингээд л тэр буцаж ирсэн нь энэ аюултай үйл явдлын эхлэл болсон юм. Энэ аимшигт хэрэг хэрхэн эхэлсэн бэ? Бүх зүйл нэгэн фэйсбુક постоос эхэлсэн. Шалгалтандаа бэлдэж байхдаа Абраар Бангладеш энэтхэг хоёрын хооронд болсон хоёр талт гэрээний тухай мэдээ олж уншжээ. Энэ гэрээнүүд нь ерөнхий сайд Шейх Хасинагийн энэтхэгт хийсэн айлчлалын үеэр хийгдсэн байсан. Улс орны амьдралд санаа тавьдаг идэвхтэй залуу хүний хувьд Абраар эдгээр гэрээнд тун шүүмжлэлтэй хандаж таалагдаагүй зүйлээ илэрхийлсэн байна. Тэгээд олон оюутны адилаар өөрийн бодлоо эмх цэгцтэйгээр фэйсбુક дээрээ бичжээ. Тэрээр Монголо бомтыг өнгөрсөнд ган гачиг өлсгөлөнг даван туулах гэж яаран ашиглалтад оруулж байсан тухай, харин одоо энэ бомтыг энэтхэгт ашиглуулахаар өгч байгааг шүүмжилсэн.
Мөн тэрээр өнгөрсөнд гарч байсан усны нөөцийн маргаан түүнчлэн Бангладеш энэтхэг рүү байгалийн хий экспортлохоор болсон ч энэтхэг өөрийн байгалийн нөөцөө хамгаалж гадагш гаргахаас татгалзаж байгааг ч онцолжээ. Энэ нь олон нийтэд зориулагдсан эсвэл хүмүүсийг өдөөж дэвэргэх зорилготой зүйл байгаагүй зүгээр л өөрийн бодлоо бичсэн байлаа. Постыг нь улс төрийн оюутны холбоо болох Чахатраа лигийн олж харсан. Тэднээс сургуулийн хүн бүр айдаг, нэр хүнд муутай бүлэг гэдгийг хүн бүр мэддэг байв. Анх 1948 онд байгуулагдсан бөгөөд эрх мэдлээ уруулан ашигладаг, хүчирхийлэл үйлддэг, хүмүүсийг улс төрийн дарамтад оруулдаг гэдгээрээ хүмүүсийн дунд нэрт гарсан байжээ. Чахатраа лигийн удирдагч Махади Хасан Робин 2019 оны 10 сарын 4-нд чатаар Абрад сургамж өгөх хэрэгтэй гэж заавар өгсөн байдаг. Тэд Абрарыг гэрээсээ эргэж ирэх шалгалтандаа бэлдэх үеийг нь хүлээж байжээ. 2019 оны 10 сарын 6-ны шөнө Абрар өрөөндөө ганцаараа байхад тэд ирж түүнийг 2011 тоот өрөөрөө чирж аваадсан. Абрагийн компьютер 2 гар утсыг нь хурааж түүний мессеж, постыг нь бухан шалгаж эхэлжээ. Абрарыг хэд хэдэн удаа алгадаж айлхан сүрдүүлсэн. Гэхдээ энэ нь хангалтгүй санагдсан тул өөр нэгэн оюутан мод авчирч түүгээр толгой, гар, хөл бүх биеийг нь балбав. Тэд тэр модыг хугартал балбжээ. Гэхдээ тэд зогсоогүй. Гишүүд ээлжлэн өөр зүйл ашиглан Абрарыг дахин зодсон. Абрар буруугаа хүлээж хүссэн зүйлсийг нь хэлээгүй болохоор тэд улам ууралжээ. Тэгтэл оюутны холбооны ахлах оюутан Аник Саркер өөр мод авчирч Абраг дахин зодож эхэлсэн. Спортын асуудал хариуцсан оюутан ч бас тэдэнтэй нийлж зоджээ. Шөнийн 10 цаг 30 минут гэхэд Абра тэсвэрлэшгүй өвдөлт тамлалтаас болж ухаан алджээ. Зодуулж ухаан алдсан хүнийг зохиж сэрэхийг оролдож олсоор оруулгаж сэрээгээд дахин зодож эхэлсэн. Удалгүй тэд Абраг өөрөөрөө чирч аваачин бурууг нь хүлээлгэх гэж дахин зодож хүч хэрглэж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа Абрарын байдал бүрч муудаж амин дээсэн дөрөөн дээр ирснийг анзаарсан тул нэг нь цагдаад мэддэе гэж санал гаргасан. Тэгээд түүнийг дотор байрны нэг давхар руу чирч авчирч матрасч байхгүй шалан дээр хэвдүүлсэн байна. Сүүлд нь яаралтай тусламж дуудаж Бангладешийн инженер технологийн их сургуулийн эмч ирэхэд аль хэдийнэ оройтсон байлаа. Эмч түүнийг амьсгал тасарч зүрхэн зогссоныг хэлжээ. Шүүх эмнэлгийнхэн мөрдөгчд бүхнийг ил болгож камерын бичлэгийг нэгтэлж үзээд болсон явдлыг олж тогтоосон. Камерт хэдэн оюутан Абрарын гар хөлнөөс нь чирээд яг л ямар нэгэн эд зүйл шиг авч яваа нь бичигдсэн байсан. Түүнчлэн оюутны холбооны дарга өөрөө ч тухайн газар дээр явж байсныг тодорхой харж болно. Эцэст нь Абрарын гэр бүл харамсалтай мэдээг дуулгасан. Абраар зодуулж байхад нь зарим оюутнууд орж ирж юу болж байгааг харсан ч Чахатраа лигээс айж ам нээж зүрхэлсэнгүй. Гэвч зоригтой хэдэн оюутан үнэн хэрэг явдлыг Бангладеш инженерийн технологийн их сургуулийн бүх Facebook групп төгсөгчдийн холбоонд хүртэл дэлгэж ингэснээр хэргийн үнэн ил болсон юм. Абрарын үхэл улс даяар шуугаан дэгдээж оюутнууд болон иргэд жагсаал хийж сургуулийнхаа аюулгүй байдлыг хамгаалахыг буруутай хүмүүсийг хатуу шийдэхийг шаардаж эхэлсэн. Бүхэл бүтэн нийгэм төр засаг оюутны эрх аюулгүй байдлын талаар дахин эргцүүлж сургуулийн захиргаач мөн бодлогын өөрчлөлт хийжээ. Эцэст нь хэрэгтнүүдийг баривчилж шүүхэд өгсөн бөгөөд Бангладешийн инженер технологийн их сургуульд улс төрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хориглосон. 19 оюутныг сургуулиас хөөж Абрагийн гэр бүлд нь нөхөн төлбөр олгохоор амлалт өгчээ. 2021 оны 12 сарын 8-нд тусгай шүүхээс 20 хүнийг цаазаар авах ял 5 хүнийг бүх насаар нь хорих ял оноосон. Энэ бол зүгээр нэг ял шийтгэл биш харин улс орны эрх чөлөө, оюутны аюулгүй байдал, шударга асны төлөө хийсэн шүүлт байлаа. Гэхдээ бүх гэмт хэрэгтнүүд ял аваагүй. Зарим нь зүгтаасан, зарим нь өнөөдрийн хүртэл эрх чөлөөтэй явж байгаа. 2024 оны эцэс гэхэд хэрэг дээд шүүхэд дав залсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа. Абрарын хэрэг зөвхөн хэрцгий алуурчдтай тэмцэндээ биш харин илэрхийлэх эрх чөлөө, оюутны эрх, шударга ёс, улс төрийн эрх мэдэл, ирээдүйн Бангладешийн ихтэй сургуулийн тухай том асуултуудыг нийгэмд тавьсан явдал байлаа. Өнөөдөр ч түүний хэрэг, оюутны эрх чөлөөний тухай ярианы салшгүй нэг хэсэг болсоор байна.